Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш танаар цэгэн масаж хийх зөвлөмж хэлье. 1-р цэг хөмсгөний дотор талын төгсгөл хэсэг хос цэг. 2-р цэг хамарны угалзны гадна хэсэг хос цэг. 3-р цэг доод уруулны хонхор. 4-р цэг төвхний хоёр талын хос цэг. 5-р цэг эгний дээд талын хос цэг. 6-р цэг эрхий долоовор хурууны дунд хос цэг. 7-р цэг жихний арын төвгөр хөхлөг ургагц. 8-р цэг шилний хонхор хойны хоёр тал. Дор дурдсан цэгүүдэд долоовор хуруугаараа дунд зэргийг хүчтэй дарж өгөөд нар зөв 3 эргүүлд, нар буруу 3 эргүүлж аль болох олон хийхийг хичээгээрэй. Томоо тус өвчнөөс өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.